Сайн байцгаана хүмүүстээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Асинхрон хориг хичээл эхэлж байна. Тэгэхээр шинэ нэг сэдв эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ихэд хувиргал хийх аргуудын талаар өнөөдөр үзэж судлах нэ. Тэгэхээр ихэд хувиргал хийдэг ер нь үндсэн ямар аргууд байдгийг үгийн жишээн дээр, өгүүлбэрийн жишээн дээр өнөөдрийн хичээл дээр судлах нэ. Дараах аргууд байна хувиргалын аргууд дотор. Дэлгэрүүлэх арга. Энэ арга яадаг вэ гэхээр хураангуй тэр санааг түлхүүр үг хэллэгээр дэлгэрүүлэн найруулж бичих үндэс нь болдог гэсэн. Хураах хувиргал бол гол санааг алдагдуулахгүйгээр товчлон найруулж бичих үндэс болно. Тонгоргох хувиргал бол тухайн санааг эсрэгцүүлэн, нэршүүлэн, үйлшүүлэн гэх байдлаар найруулж бичих үндэс болдог бол салаалах хувиргал нь үг хэллэгийг оновчтой сонгон бичих үндэс болдог. Ерөнхийлөх арга маань тухайн гол санааг нь хадгалгаад хэв маягийг нь өөрчилж өөрөөр хэлбэл зөв хэлбэрзүүлэн улбан найруулж бичих ийм үндсөөрөд болдог ийм аргууд байна. Тэгэхээр ер нь бол эхийн хувиргал гэж юу хэлэх гээд байна гэхээр эхийн тэр цогцлборын утга санааг хурааж болно, дэлгэрүүлж болно, ихэд байгаа тэр үг цогцлборын байрыг сольж сэлгэж болно. Нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, тэр хэлбэрийг нь солих, ингэж өөрчлөхийг нийтэд нь ер нь бол эхийн хувиргал гэж хэлэх юм байна. Тэгэхээр дэлгэрүүлэх хувиргал гэж юу хэлэх вэ гэхээр нөгөө утга санааг нь өргөжүүлэн тодтогч өргөжүүлэн ярьж бичгийг дэлгэрүүлэх хувиргал гэх гээд байна. Нэмж дэлгэрүүлэхдээ ямар арга хэрэглэж болох юм гэхээр эхийн гол санааг тайлбарлан дэлгэрүүлж болно. Цөм өгүүлбэр дээр дэлгэрүүлэгч гишүүд нэмж болно. Эхийг адилтгал зөвлөл зэрэг хэлцээр баяжуулаад нэмж дэлгэрүүлж болно. Хураах хувиргал гэдэг нь толгуур үгсийг хадгалж үлдээд гол санааг нь гаргаж бичгийг хураах хувиргал гэдэг юм. Тэгээ хураахтаа яах вэ гэхээр утга санааг нь товчоор илэрхийлж болно, өгүүлбэрээр хурааж болно, эсвэл хэлцээр хурааж болно. Тэгвэл эхийн дотор байгаа тэр үг, өгүүлбэр, цогцлборын байрыг нь өөрчилж, сэлгэж тэр утга санааг нь өөрчлөхгүйгээр солин найруулж байгаа хэлбэр бол тонгоргох хувиргал байгаа юм. Жишээлбэл цогцлборуудын байрыг сольж болно, цогцлборт байгаа өгүүлбэрүүдийн байрыг сольж болно. Гэхдээ утга санааг алдагдуулахгүй бичгийг тонгоргох хувиргал гэнэ, тийм ээ. Салаалах хувиргал гэж юу хэлэх вэ гэхээр хэлбэрийг нь өөрчилж найруулж бичихийг салаалах хувиргал гэдэг. Ингэхдээ яах вэ гэхээр хэв маягийг нь өөрчилж болно. Солин орлуулж зэрэгцүүлж хувиргаж болно. Нэгжүүдийг нь солин найруулж болно. Жишээлбэл хэлцийг хэлц бусаар илэрхийлэх, хэлц бус нэгжийг хэлцээр илэрхийлэх. Юу гэдэг нь яруу найраг байлаа гэхэд үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичиж болно. Эсвэл өгүүлэлгийг шүлгэлсэн хэлбэрээр бичиж болно гэдэг чинь ингэж сольж найруулахыг өөрчлөхийг салаалах хувиргал гэж хэлэх юм байна. Өгүүлбэрийн хувиргал гэж бас байна. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн гишүүдийг нэмж, хасах, байрыг нь хөөдлөж сэлгэх, нэг үг хэллэгийг нөгөө үг хэллэгээр солих, нэр болон үйл гишүүдийг хувиргах, ийм үүргийг нь солих гэдэг ч юм ингэж өөрчлөхийг өгүүлбэрийн хувиргал гэдэг юм, тийм ээ. Жишээлбэл нөгөө дөрвөн арга маань явж гин хураах хувиргал, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох гэдэг. Өгүүлбэрийг яаж хурааж болох вэ гэхээр цөм бус өгүүлбэрийг цөм өгүүлбэр болгож хурааж болно. Жишээлбэл хээр хөдөөд мал сүрэг дураараа бэлчин гэхийг мал сүрэг бэлчингээд цөм өгүүлбэрээр хурааж болно, тийм ээ. Нэр үгийг үйлшүүлж болно. Жишээлбэл ажилд дадлах хэрэгтэй гэхийг шууд ажилд дадлага, ачаанд татлага гэд нэр үгээр үйлшүүлчих болно. Дэлгэрүүлэх хувиргал дээр болоод ирэхээр цөм өгүүлбэр дээр дэлгэрүүлэгч гишүүд нэмнэ. Энийг бол хүүхдүүд та бүхэн мэдж байгаа. Цөм өгүүлбэрийг хэлцээр бас илэрхийлж болно. Өвөө бол хашир хүн шүү гэхийг өвөө хал үзэж хашир суусан хүн шүү гэд хэлцээр дэлгэрүүлж болно. Салаалах хувиргал гэхээр хөөрнөх өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр хэлбэрийг нь өөрчилж болно гэсэн үг, тийм ээ. Жишээлбэл өргөө кино театрт шинэ кино гарч байна гэдгийг асуух хэлбэрээр болон анхааруулах хэлбэрээр бичиж болно. Тэр үйл үгийн төгсгөх нөхцлөөр бас салаалж болно. Учирч яв гэдэг үйл үгийг яваарай, учирч яваг, учирч явагтун гэд сүлийн нөхцлийг нь өөрчилсөн байна, тийм ээ. Хэлц бас нэгжийг хэлцээр илэрхийлж болно гэдэг ч юм ийм байдлаар салаалах хувиргалууд бас өгүүлбэр дээр байдаг гэсэн. Тонгоргох хувиргал маань мэдээж өгүүлбэрийн гишүүдийн байрыг солино, утгыг нь алдагдуулахгүйгээр гэсэн үг, тийм ээ. Үгийн хувиргал гэж бас байна. Жишээлбэл
эхний үсэг үеэр товчилж болно. Нэг үзэгдлийг хоёр болон түүнээс олон үгээр илэрхийлж болно. Нийлмэл үгийн байрыг сольж найруулж болно. За хэлзэн хэлбэржилтийг нь өөрчилж байдлаар үгийн хувиргалыг хийж болно. За жишээлбэл үгийг хураах дараах аргууд байна тийм ээ. Товчилж бичих, эхний үеэр нь бичих. За үгийг дэлгэрүүлэх арга нэг нэрлэлтийг нийлмэл үг юу гэдэг тийм нэршлэр илэрхийлэх. Алчуур, самбарын алчуур, булан гэдгийг номын булан гэдэг илүү дэлгэрэнгүй болгож байна. За үгийг салаалж болно тийм ээ. Төрөл үг үүсгэж болно. Нэр үйл үг хэлцэн хувиллаар юу гэдгийг хувилгаж болно. Өрмөц хэлц бас байж болно. Этгээд үг байж болно. Үгийг цээрлж байгаа хэлбэр байж болно. Жишээлбэл могоо гэдгийг урт хорхой лусын амтан гэх мэтлэнгээр нэршүүлдэг тийм ээ. За үгийг тонгоргож болно. Оршоо нийтмэл үгийн байрыг сольно гэсэн үг тийм ээ. Халуун зун гэхийг зуны халуун гэж хэлж болно. Өглөө орой гэхийг орой өглөө гэж хэлж болно гэх мэтлэгээр үг дээр бас хувиргал хийж болно гэсэн үг. Мөн түүжлэн бүтээврийн хувиргал гэж бас байна. За тэгэхээр энэ яадаг вэ гэхээр үгийн язгуур үндсэнд дагвар нөхцөл задахдаа бүтээврээс авиа хасагдаж болно, авиа нэмэгдэж болно. Мөн байрыг нь сольж болно, төсөх нөхцөлийг нь сэлгэж болно гэх мэтлэнгээр бүтээврийн хувиргалыг хийж болно. За жишээлбэл хураах хувиргал дээр их шиг гээгдэж болно, гээгүүлэгч гээгдэж болно. За тэр нөхцлүүд хоосноор илэрч болно. Нэрлэхийн тий алгал бол хоосон хэлбэртэй байдаг. Энэ бол хураагдж байгаа хэлбэр ахна тийм ээ. За 10-аар гээд их шиг гээгдэж байна. Ноёд гээд гээгүүлэгч гээгдэж байна. Ийм жишээнүүд байж болно. За дэлгэрүүлэх дээр их шиг нэмэгдэн, гээгүүлэгч нэмэгдэн. Энэ бол нөгөө улархай их шигийн зөв бичих дүрмтэй холбоотой болоод явчихна. За салаалах хувиргал байж болж байна. Төлөөний үг бол өөрчлөгддөг тийм ээ. Би гэдэг үг л тийм алгалын нөхцлөөр хувилгахад миний намайг надаас гэж явцдаг. Ингээд өөрчилж болно. Энэ бол салаалах хувиргал. За нөхцөл байж болно. Холбох нөхцөл, төгсөх нөхцлүүдийг нэг үгэн дээр олон нөхцлүүд залгаж бичих хэлбэрээр тийм ээ. Нэрийн нөхцөл бас мөн адилхан. Ном унших, номыг унших, номноос унших энтергээд нөхцлөөр ингээд өөрчлөөд салаалж болно. За тонгоргох хувиргал байна. Авиа байраа солино гэсэн үг тийм ээ. Гээгүүлэгч авиа байр сольж болно, их шиг авиа байр сольж болно. Албаг, авлага, гурил, гуйлар, тарваг, тавраг гэдэг. Энэ бол тонгоргох хувиргал гэсэн үг ээ. За ингээд анхаарал хандуулсан хүмүүст та бүхэндээ баярлалаа. Хичээлээ үзээд ажлын хуудасаа ажиллаад дэлгээгээрэй.